Манай хувьд бол одоо жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол улсад одоо 6 том цементийн үйлдвэрүүд байдаг. Одоо дотоодын хэрэгцээгээ хангачаад тэгээд одоо гадагш нь экспортлох ийм зорилготой. За манай хувьд бол өнөөдрийн үйл явдал маш таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Яагаад гэвэл манай компани сүүлийн одоо 8 жил Оросын албаны улсад цемент экспортлох гэж энэ тал дээр нэлээд ажил хийгээд тэгээд ерөнхийдөө Оросын албаны улсын тохирлын гэрчлэгээ авах үйл явц маш хүндрэлтэй байсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын итгэмжлийн үндэсний төв Оросын албаны улсын итгэмжлийн газартай хэлэлцээр байгуулснаар Монгол улсад итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг Оросын албаны улсад хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ тэгэхээр бидний хувьд бол маш том ач холбогдолтой. Манай компани бол лаборатори нь одоо үндэсний итгэмжлийн төвөөр итгэмжлэгдсэн. Дээрээс нь одоо итгэмжлэгдсэн байгууллагаас тохирлын гэрчлэгээнүүд авцсан байж байдаг. Тэгэхээр одоо би бол маш их баяртай байна. Миний хийж исэн ажил бол одоо нэлээд урагшаагаа ингээд алхам явуулчлаа. За энэний үр дүнд бол бид нар ямар нэг саад дотгоргүйгээр Оросын албаны улсад цемент экспортлох маш том боломж нэгдэж байна гэж бодож байна. Тэгэхээр бид нар энийг бол ашиглана. Цемент гэлгүй энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бүх компаниудад энэ одоо маш том боломж нэгдэж байгаа л гэсэн.